Air is the element of freedom. The air nomads detached themselves from worldly concerns and found peace and freedom. Бусад бэндрүүдтэй харьцуулахад хоёр цуврал дээр гарах Airbender-ууд харьцангуй цөөхөн. The Last Airbender цуврал дээр аватар ангиас өөр бараг байхгүй гэхэд буруудахгүй. Энэ нь мэдээж галын эзэн Сойзын агарын нүүдэлчдээс шинэ аватар төрөх байсан тул бүгдийг нь хомроглон устгасантай холбоотой. Гэвч The Legend of Korra-гийн 2 дугаар бүлэгт Harmonic Convergence болсноор аватарын ертөнцид цоошин Airbender-ууд төрөн гарсан билээ. Тэдний нэг нь ч Korra-гийн хамгийн шилдэг дайсан Zahir. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ дарааллын дагуу хамгийн хүчрэг Airbender-ыг өөрийн зүгээс нэрлэе. Мэдээж үүнд аватарууд багтаагүй гэдгийг ахин нэг санаарай. Гиснээс агарын нүүдэлчид зарим талаараа манай монголчуудтай ойрхон санагддаг уу? Харин удахгүй болох гэж буй монголчууд бидний хамгийн том баяр бол наадам. Наадам бол Монгол үндэстний зуны дэлгэр цагийн хамгийн том баяр, үн эртнээс уламжлагдсан ирсэн өв соёл билээ. Монголчууд бид наадмын өдрүүдэд дэлхийн хаан хамтдаа нэгдэж, ололт амжилтаа тэмдэглэн эх орон, өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг заншилтай. Тэгвэл Unitel Group ардын хөгжмийг орчин үеийн хэм маягт ослуулсан наадмын аялгауг бүх монголчуудад зориулан бүтээжээ. Энэхүү аялгауг Бурайдын алдарт продюсер Алагүй Егеров болон үндэсний хөгжмийг орчин үеийн залуус таниулж яваа Жоно хамтлаг хамтран бүтээсэн байна. Энэхүү хамтдаа наадын нэртэй Монгол наадмын аялгауг сонсох бол Unitel-ийн албан ёсны YouTube сувгаас сонсох боломжтой. Тэгээд дэлхийн хаанч байсан эх орон, өв соёлоо эрхэмлэн хайртай хүмүүстэйгээ холбоотой хамтдаа наадаарай. Airbending is all about spiral movements. When you meet resistance, you must be able to switch direction at a moment's notice. Агаар элемент ашиглагчид бусад 3 элемент ашиглагчдаас ялгаатай нь өрсөлдөгчөө шууд гэмтэх эсвэл хороохыг өртөл болгодоггүй. Агаар нь бусад 3 элементээс хамгийн пассив буюу идэвхгүй гэж үздэг. Тийм ч учраас агарын нүүдэлчид буддын шашны лам хугаргуудтай, адил амьдралын хэм маягтай байдаг. Мөн бусад элементүүдээс ялгаатай нь илүү сүнсний ертөнцтэй холбогдох чадвартай. Тиймээс агарын нүүдэлчид нэгэн зүйлийг хамгийн түрүүнд өртөл болгодог. Хорвоо дээрх бүх амьдрал ариун нандин. The monks always taught me that all life is sacred. Even the life of the tiniest spiderfly caught in its own web. Yes, all life is sacred. Тиймээс анги Airbending гэдэг нь дайрч товтлогоос илүүтэй өөрийгөө болон бусдыг хамгаалах, аюул занал хиллийг өөрөөсөө түлхэх гэх мэтээр ашигладаг. Тэр нь ч түүнийг асуудлаас зүхтах бус, асуудалтай нүр тулахыг шаарддаг газрын элементийг сурахад хүндрэлтэй байдал түргдэг. You've got to stop thinking like an airbender. There's no different angle, no clever solution, no trickety trick that's gonna move that rock. You've got to face it head on. Бүр галын эзэн узан ямиг хорохоос татгалзаж, energy bending хийж суран, түүний bending чадварыг авч, ямар ч цус урсгалгүй 100 жилийн дайныг зогсоосон. Харин original airbender-уудыг агарын сарлаг гэж үздэг бөгөөд, airbender-ууд master болох үедээ тэдгээр агарын сарлагуудтай адил шивэсийг биедээ шивүүлдэг заншилтай. Airbending нь бусад элементүүдтэй адил хэд хэдэн онцгой чадваруудтай. Zahir шиг нисэх, эсвэл сүнслэг чадварууд. Үүнийг жигсаалтад орсон дөрүүд дээр илүү дэлгэрэнгүй ярих учраас гол сэдв рүүгээ орцгоё. Тэгэхээр юун түрүүнд үндсэн дөрүүдээс өмнө хэр хүчрхэг болон чадварлаг гэдгийг нь тодорхойлох боломжгүй хэд хэдэн дүрээс эхэлцгээе. Анхны аватар Wany үед хүмүүс дөрвөн ширхэг арслан яст мэлхийн нуруунд дээр оршин суудаг байсан бөгөөд тэрхүү яст мэлхийнээс тус тусын элементийн чадварыг авч амьдрал ахуйдаа ашигладаг байсан. Харин Ван өөрийн хотоос хөөгдөж сүнснүүдээр хүрээлэгдсэн дэлхийгээр аялах үедээ хамгийн анх агаар элементийг ашиглаж чаддаг Airbender-уудыг олсон. People, and they have some kind of wind power. Тэд мөн л адил яст мэлхийнээс чадвараа авч амьдрал ахуйгаа залгуулж сүнснүүдтэй хамт эв наримталтай амьдардаг байсан. Zahir-ийн тухай бичлэгдээр нисч чадсан хоёр дахь хүн бол Zahir гэхэд зарим хүмүүс Wany үед байсан Airbender-уудыг нисдэг байсан гэж бичсэн байсан. Нэгдүгüүрт жингүүдэл буюу нисэх чадварыг ашигладаг байсан гэх баттай албан ёсны мэдээлэл байдаггүй. Энэ нь ч өөрөө Airbender-с асар их зүйлийг шаардах хамгийн ховор техник. Харин хамгийн анхны ниссэн Airbender бол Guru Lakhiama гэж Canon зохиолдоо тодорхойлдог. Хоёрдугаарт тэдгээр Airbender-ууд яг харах юм бол нисэх гэхээсээ илүү Kinto уун шиг үүлэн дээр гიშгэж дээшээ хөөрч байгаагаар гардаг. Airbending дотор cloud bending буюу үүлийг ашиглах чадвар бас байдаг. Аватарын wiki сайт дээр бол тэднийг үйл ашиглан нисдэг байсан гэж тэмдэглэсэн байдаг. Эсвэл үнэхээр нисдэгч байсан байж магадгүй хэн мэдлээ. Тэдгээр Airbender-ууд мэдээж арслан яс мэлхийнээс шууд чадвар авдаг байсан учраас чадварлаг байсныг үгүйсэхгүй. Гэхдээ тухайн үед Bender-ууд өөрсдийн гэсэн заах арга барил хэм маяг гэд байх юм бараг байдаггүй байсан учраас анги ч юм уу Korra-гийн үеийн Airbender-уудээс илүү хүчрэг байсан гэж бодохгүй байна. Ямар нэгэн зүйл үе дамжин илүү хөгжүүлэгдэж судлагдах тусмаа хүчрэхэг бас ойлгомжтой болж ирдэг. Тиймээс аватар Wany үеийн Airbender-уудыг тодорхойгүй гэж дүгнэж байна. Бас нэгэн тодорхойлох боломжгүй дүрүүд бол Сойзын агарын нүүдэлчдийг устгахаас өмнөх буюу хоморлон устгалын өмнөх он жилүүдийн Airbender-ууд.
ангийн багш нар болон найзууд ч гэж хэлж болно. Мөн настангуудын зөвлөл буюу гяцуудаа хамт сууж байдаг хөгшин маструуд. We need to speak with you. Ангийн флашбэк сценүүд дээр маш олон airbender-ууд болон airbending-ийн маструуд гардагч чадвараа хангалттай ашиглаж буйгаар гардаггүй. Монк гяцуул арай илүү дэлгэрэнгүй гараад өнгөрдөг. Мэдээж флашбэк дээр гарах маструуд хүчрэг байх нь гарцаагүй. Airbending-ийн мастер болохын тулд маш олон шалгуурыг давж, үндсэн 36 техникийг эзэмшин, авьяас чадвараа баталгаас гадна өөрийн гэсэн шинэ хөдөлгөөнийг бий болгосон байх хэрэгтэй байдаг. Яг л ангийн бүтээсэн агаарын скутер шиг. Where'd you learn that trick, Aang? I made it up. Wow! Harmonic Convergence болсноор дэлхийд даяар цоошин airbender-ууд дөрөн гарсан. Харин Тензин болон Avatar Korra-гийн багийнхан дэлхийд даяар аялж, тэдгээр шинэхэн airbender-уудыг цуглуулan заавар чиглүүлэг өгч, цаашид агаарын нүүдэлчдийн замаар явахыг санал болгодог. Ladies and gentlemen, if you or anyone you know is an airbender, please send them our way. Master Tenzin and Avatar Korra would love to teach them all they know. Учир нь Тензин болон түүний хүүхдүүд хорвоо дээр үлдсэн цор ганц airbender-ууд байсан бөгөөд цаашид агаарын нүүдэлчдийг дахин сэргээх том завшаан гэж үздэг. Харин тэдгээр шинэхэн airbender-ууд мэдээж бүгдээрээ тэмч чадварлаг байдаггүй. Гэхдээ хамгийн ихэнд онцлог дүрүүд нь Bumi болон Dao. Bumi бол ангийн том хүү, мөн цор ганц bending чадварыг төрсөн хүүхэд нь. Гэвч 62 наснда Harmonic Convergence-ийн ачаар airbending чадвартай болсон юм. Look! I'm airbending. Тэрээр тэмч чадварлаг биш, мөн чадвараа маш замбраагүй ашигладаг. Магадгүй энэ настай нь холбоотой ч байж магадгүй юм. Гэвч нэгдсэн хүчний 2 дугаар дивизийн хурандаа байсан хүн хэрхэн тулдахаа сайн мэднэ. Захир болон Улаан Линхуа хойд агаарын хід рүү давтолж, шинэ airbender-уудыг барьцаалах үеэр дүүнер болох Tenzin Kaya нартай хамт тулддаг. Нэмэт Kuwei-гийн дарилтын үеэр бүгд наримт хотыг ч бас хамгаалсан юм. Харин Dao-ийн хувьд онцлоод байх зүйл байхгүй ч гэлээ шинэ airbender-үүдээс ганцаараа хамгийн түрүүнд үсээ хосуулж, халзан толгойн хэрхэн аюулыг уртчил мэддгийг боддоор харуулсан. Бараг хаки юм аашийн. When the head is shaved, an airbender is able to feel the wind around him. Харин шинэхэн airbender-үүдээс хэд хэдэн дөрүүд авьяас чадвараараа тодордог. Тэдний нэг бол Kai. If you're looking for airbenders, you just found one. I want to join you guys. Kai газрын хаан тусад төрсөн бөгөөд бүтэн өнчин өссөн. Тийм ч учраас хулгай өөр хийж амьдралаа залгуулдаг залтай нэгэн. Газрын хаан тусын цагдаа нараас хүртэл зүхтах гэж Tenzin-тэй анх нэгдэж байсан. And this kid is a thief. Whatever he told you is a lie. We've been chasing him for months. Дараа нь Басинсэд очсон хойноч дэггүй саваагийн зангаар асуудал үүсгэсээр л байдаг. Гэвч Тензиний удирдлага доор агаарын нүүдэлчдийн соёлд суралцах хугацаанд тэдгээр зүйлсээ баг багаар зассаар байдаг. Тэрээр агаарын сарлгуудыг чөлөөлөх, хойд агаарын хід дэх дайралт, Kuwei-гийн бүгд найрамд хотдох дайралтуудад маш чухал үргийг гүйцэтгэж өөрийгөө авьяаслаг airbender мөн дайчин гэдгээ батлан харуулсан. Мөн шинэ airbender-үүдээс хамгийн түрүүнд агаарын сарлагтай харилцаа тогтоож өөрийн гэсэн сарлагтай болсон. Нэмээд Тензиний том охин Jinoroтой романтик харилцаач үүсгэж амьдсан. Агаарын нүүдэлчдийн соёл, airbending түүний амьдралыг өөрчилж, шинэ Kai болоход маш чухал үүргийг гүйцэтгсэн юм. Харин Kai-тай зэрэгцэх өөр нэгэн авьяаслаг airbender бол Suyin Beifong-гийн охин, Toph Beifong-гийн зээ охин Opal. And this is my daughter, Opal. Болинтэй романтик харилцаа үүсгэж байсан Opal, төрөлхийн авьяаслаг airbender гэдгээ Team Avatar Zaphod очих үеэр баталдаг. Wow, you're a natural. Эмээгийнхээ хайртай зээ охин тэрээр тэр даруй Тензиний заварчилгаадор airbending-д суралцаж, Kuwei-гийн дарангуйллын үеэр Kai-тай хамтрагч болон олон чудаа газрын хаан тусын тосгодод тусалж байсан. Бүр Kuwei-тэй нэгэн эсрэг нэг тулдан ялагдаж байсан Korra-г хамгаалж, зүхтагт нь тусалж, цаашид бүгд найрамд хотыг хамгаалах шаардлагатай болоход бүх хүчээ дайчлан тулалдсан. Мэдээж өөрийнх нь төрсэн их Suyin-ыг Kuwei-ра барьцаалан, төрж өссөн металл хот Zaphod эзлэхэд түүнд амар байгаагүй нь гарцаагүй. Гэвч дэлхийн инх тайван тэнцвэртэй байдлын төлөө тэсвэр төвчээр гарган Korra-д олон тусыг хүргэсэн билээ. Тензиний дунд хүүхдүүд болох Ikki болон Milonor дэггүйч гэлээ төрөлхийн чадварлаг airbender-үүд. Гэр бүлээсээ ч хамгийн сахилгагүй хоёр нь. Dance like the wind. Be the leaf.
Игчдүү хоёр The Legend of Korra цувралын хамгийн хөгжилтэй комедик дүрүүд гэдгийг онцлох хэрэгтэй. Икигийн хувьд бодсон зүйлсээ шүл дүргүй шууд хэлчихдэг, игчтэйгээ хамгийн их тэрсэлддэг нэгэн. Түүнийг гэр бүлээс агарын сарлуудтай хамгийн сайн харьцаж, холбогдож чаддаг гэдгийг түүнийг алга болох үеэр Тензиний эрэл хайгуулаас олж мэдсэн. Can they be my new brothers and sisters too? Maybe. But only if they say it's okay. No, he's nice. They say it's okay. Мэдээж төрсэн цагаас л аав болон гэр бүлийнхэнтэйгээ агарын элементийг судалж, агарын нүүдэлчдийн хэм маягаар амьдэрсэн учраас шинээр төрөн гарсан Airbender-үүдээс хинээс нь ч илүү хүчрэг байх нь гарцаагүй. Бүр Avatar Korra болон дүү нартайгаа агарын скутерээр уралдаж бараг л төрүүлэнгээ алдан 2 дугаар байранд ордог. Ер нь бол Korra Avatar State-д орж булхайцсан төрүүлдэг. The Avatar is the winner! No fair! You can't go into the Avatar State to win! Харин Мило бол гэр бүлээсээ бүр хамгийн дэггүй. I answer to no man or girl, even if she does have tattoos. Milo. Now let's move out, soldiers! Гэр бүлийнхэнтэйгээ адил төрсэн цагаас л Airbending суралцсан тэрээр унгасаа хүртэл техник болгон ашигладаг. Taste 5 theory! Milo, be careful! Never mind. Эхний бүлэгт нусгаа жал байсан бол цаг хугацаа өнгөрч 4-р бүлэг хүрэхэд эрийн шир зууж том босноор гардаг. Бүр эхний бүлэг дээр л эгч нартайгаа хамт Equalescence цэргүүдтэй гэрээ хамгаалan тулддаг. Мөн тэрээр маш мундаг лемур сармагчин сурагч гэдгийг дурдах хэрэгтэй. I've created a monster. Milo Lobby хувьдаа өөгийнхөө илүү сахилгагүй хөлбөр гэж хардаг. Wait a minute. Cranky, old, blind? You must be tough. Oh, I like this one. Харин Milo 4-р бүлэгт анх удаага эгч нартайгаа зуг Korra хайхаар тусдаа даалгаварт явдаг. Гэхдээ сурсан занг сураар боож болох биш. Өнөөхт иггүй зан байсаар л байдаг. Бас улаагүй нэг охиныг шохорхоод амжина. I'm Milo. What should I call you other than beautiful? I'm Tuyen. Nice to meet you. Харин түүнийг маш авьяаслаг зураач гэдгийг 4-р бүлэгт онцлон харуулдаг. Тэрээр гэр бүлийнхэнтэйгээ бүгд нарийн тохотыг хамгаалж, Queer-ыг булган авахд мөн чухал оролцоотой байсан. Avatar анги бол ямар ч эргэлзээгүй гоц авьяаст Airbender. Тийм ч учраас түүхэндээ хамгийн залуугаараа буюу 12 наснда Airbending мастер болж шивээсээ хэлгэж байсан. Харин тэрхүү рекордыг эвдсэн хүн бол ангийн ач охин Jinora. Now, let us anoint the master who will help lead us in our new path. Гэр бүлээсээ хамгийн ухаалаг даруй төлөв Jinora баг байхаас л Аватарын адал явдлыг сонирхон уншиж 4 улсын түүхийг судалдаг байсан. Тэрээр цувралын эхний бүлгээс л Avatar Korra-д Airbending сурахад нь тусалж, Lin Beifong-ыг Equalescence дислэгч болон цэргүүд барих үеэр 10 настай байсан ч ганцаараа түүнийг хамгаалдаг. Stay away from my dad's ex-girlfriend. Тэрээр 10 настай байхдаа л Airbender-үүдийн хийж чаддаг бүх 36 техникийг эзэмшсэн ч түүнийг хамгийн онцгой болгодог зүйл нь эцэг мастер Tenzin-ий ч хийж эзэмшиж чадаагүй сүнслэг чадварууд. Өмнө нь анги бяцлал хийж сүнсний ертөнц болон бусад сүнснүүдтэй холбоо тогтоож буйг харж байсан. Анги анханасаа Airbender байсан учраас бусад аватаруудаас илүү сүнсний ертөнцтэй холбогдож чаддаг байсан. Харин Jinora-гийн хувьд аватартай адил бүр зарим талаараа илүү хүчрэхэг сүнсний ертөнцтэй холбоо тогтоож чаддаг. Jinora, there you are. Come on, everyone's waiting. Were you playing with someone? Oh, just some imaginary friends. Avatar Korra хүртэл сүнсний ертөнцтэй холбогдоход тусламж хэрэгтэй болдог. Харин түүнийг сүнсний ертөнц рүү хөтлөх хөтч нь Master Tenzin бус түүний охин Jinora байсан юм. Түүний энэхүү чадварыг сүнсний ертөнцтэй илүү холбогдож, Rava Watu хоёрын талаар гарах 2 дугаар бүлэг дээр хөгжүүлж, илүү дэлгэрэнгүй гаргадаг. Зөвхөн сүнсний ертөнцтэй холбогдохоос гадна spiritual projection буюу асар өндөр төвлөрөлд орон сүнсээ хүссэн байршилтай аваачих бараг л астрал аялал шиг чадвартай.
Дотны хүмүүстэй хүртэл тэрхүү сүнс нь харагдаж харилцаа холбоо тогтоож чаддаг. Jinora? It worked! How are you here right now? Shh, quiet. Harmonic Convergence болох үеэр Jinoroгийн энэхүү чадвар улам хүчрэг болж Watto болон Ravаг бидээ шингээсэн унаалаг буюу Dark Avatar-ыг устгахад хамгийн чухал үргийг гүйцэтгсэн. Mommy, it's Jinora! She's beautiful. What? Let me see. Be careful, sweetie! Унаалаг Korg бараг л үгүй хийдийн даваан дээр Jinoroгийн хүчрэг сүнс гарч ирэн Ravag Unaalaгийн биеэс салахад туслан эцэст нь Dark Avatar-ыг Spirit Band-ийг хийж номхотгдог. Харин Korg-ийн 3 болон 4 дугаар бүлгүүд дээр Jinoroгийн тэрхүү чадвар улам төгөлдөржиж, Korra сүнсний ертөнцтэй холбогдох шаардлагатай үед олон тусыг хүргэдэг. Энэхүү онцгой чадварынхаа ачаар хүртэл 3 дугаар бүлгийн төгсгөлд түүхэн дэх хамгийн залуу мастер болсон билээ. Нэмээд улаан линхua болон Kuvira-г булган авахд ч чухал оролцоотой байсан юм. Тэр бол ямар ч эргэлзээгүй ангиас хойш төрсөн хамгийн гоц Airbender. Магадгүй түүнийг насанд хүрэх үед ямар хүчрэг Airbender болсон байхыг төсөөлшгүй. Avatar ангийн багш ментор бол Monk Gyatso. Very interesting move, young one. What do you mean? Hey. Хэдийгээр түүний Airbending чадварууд The Last Airbender дээр хангалттай их гардаггүй ч түүнийг хүчрэг Airbender гэдгийг нотлох хэд хэдэн зүйл бий. Нэгдүгürt Zuko-гийн хувьд түүний чадвар болон амьдралынх нь хамгийн том чиглүүлэгч найз нь авгах Airo байсан шиг ангийн хувьд тэр хүн нь Gyatso байсан юм. Тухайн үед өндөр настай байсан ч ангитай хамт дэггүйтэж түүнд олон зүйлийг зааж сургасан нэгэн. Monk Gyatso, the greatest airbender in the world. He taught me everything I know. Бүр залуудаа Avatar Rokuтой хүртэл найзууд байсан. Тэгэхээр хоёрын хоёр аватарыг Airbending сурахад нь тусдсан болсон гэсэн үг. Анги цурлын турш Gyatso-г үргэлж дурсаж байгаагаас нь түүнд ямар чухал нэгэн болохыг ойлгодог. Хоёрдугаарт Gyatso бол Airbending-ийн мастер. Мэдээж мастер гэдэг бол хамгийн хүчтэй, чадварлаг, туршлагатай нэгний зүүдэх хэрэгэм. Гуравдугаарт галын эзэн Sozin агарын нүүдэлчдийг хоморлон устгахад Gyatso эцээ хүртэл тулдсан байдаг. Юун түрүүнд энэхүү хоморлон устгалын үеэр Sozin-ийн солиор өнгөрч байсныг санах хэрэгтэй. Тиймээс Firebender-ууд хамгийн хүчрэг дээрээ байсан гэсэн үг. Харин анги мөсөн уулнаас гарч Katara Sokka нартай хамт баруун өрнөдийн агарын хидэд иргэн очих үеэр Gyatso-гийн цогцос буюу ясыг олдог. Хэргийн газрыг харуул Gyatso галын армийн маш олон зэргүүдийн цогцос донд ганцаар хэвтэж байдаг. Солиороос асар их хүч чадал авсан тийм олон галын улсын зэргүүдтэй тулдна гэдэг түүнийг ямар хүчрэг гэдгийг нотолж байгаа юм. Харин миний хувьд хамгийн чадварлаг гэж нэрлэх хоёр дүр бол Tenzin болон Zahir. Гэхдээ хамгийн аюултай мөн хүчтэй нь миний хувьд Zahir. Tenzin бол ангийн хүүхдүүдээс хамгийн их анхаарал халамжийг хүртсэн нь. Яг гэвэл тэрээр гэр бүлээсээ цорын ганц Airbender байсан. Өөрөөр хэлбэл устж үгүй болох тэрээр тулсан Airbender-уудын цорын ганц итгэл найдвар нь. The tattooed master himself. You know him as the son of Avatar Aang. He shaves every hair on his head every single day. It's the one, the only guy with an arrow pointing to his nose, Tenzin! Тэмч учраас анги агарын нүүдэлчдийн соёл болон Airbending-ийн эрдмийг түнд тусгаалan чухалчлан заасан. Tenzin цэцгийнхээ тэрхүү итгэлийг алдалгүй насаараа Airbending-ийн эрдэмт суралцаж шинэ агарын нүүдэлчдэд хамгийн чухал чиглүүлэгч болж Airbender-ууд устгахаас сэргийлсэн. Zahir болон улаан линхua нийгэмлэгийн гишүүд хойд агарын хид рүү довтолж шинэ Airbender-уудыг дахин аюулд оруулдаг. Харин энэ үеэр Tenzin болон Zahir-ийн нэгийн эсрэг нэг тулаан өрнөдөг. Unfortunately, you don't have a choice. Yes, I do. Мөн бид анх удаага хоёр Airbender хоорондоо тулдахыг энэхүү сценээс хардаг. Уг нь бол цэвэр Airbending чадвараараа Tenzin хамаагүй илүү гэдгээ энэхүү дулаанаар баталдаг. Гэвч Zahir шиг зартаа гэмт хэрэгтнээс нэгийн эсрэг нэг тулдах ёс зүй, хүндлэл гээд байх зүйл харах шаардлагагүй. Угаасаа дийлэхгүйгээ мэдсэн Zahir Gazan болон Minhua нартай нийлэн Tenzin-ийг ёстой л болгож тавьдаг. Give up. It's over. As long as I'm breathing, it's not over. Хэдийгээр хүн тулаан байсан ч Tenzin улаан линхуад хангалттай хэмжээний хөрлийг учруулж бүр эцээ хүртэл тулддаг. Яг л Gyatso шиг. Харин Tenzin-ийн хамгийн том сул тал бол сүнслэг чадвар. Түүнд төрөлхийн Airbending-ийн авяас заяасан ч сүнслэг чадвар байгаагүй юм.
Харин эцэст нь Тензин үүнийгээ хүлээн зөвшөөрч охиндоо зайгаа тавьж өгдөг шүү дээ. Perhaps I will never have the connection with spirits like I always wanted. Like my father wanted me to have. It's okay, Daddy. Тэгвэл Захирыг юу Тензинээс илүү хүчрхэг болгож байгаа вэ? Захир Airbender болохоос өмнө тулааны урлагийн мастер байсан. Дундаж төвшний бендерүүдийг бол ядах зүйлгүй хороочхон. Тэрээр анхнаасаа л агаарын нүдэлчдийн амьдрал, философиг дурлан судалдаг байсан ба түүний хамгийн том шүтэн биширдэг хүн нь хамгийн анхны ниссэн хүн Guru Lahima. Guru Lahima lived 4,000 years ago in the Northern Air Temple. It is said that he unlocked the secret of weightlessness and became untethered from the earth, living his final 40 years without ever touching the ground. Харин Harmonic Convergence-ийн ачаар хамгийн их судалж биширдэг байсан чадвараа авсан юм. Мэдээж түүнд Airbending-ийг практикийн түвшинд хангалттай суралцах хугацаа байгаагүй. Онлайн түвшинд ихийг мэддэг байлаач дөнгөж чадвартай болсон хүн Тензин шиг насаараа суралцсан хүнтэй дүүцэхгүй нь ойлгомжтой. Гэхдээ шоронгоос орохдоо хэд хэдэн бендерүүдийг ядах зүйлийг ялж нэмээд хамтрагчтай хүртэл оруулахдаа Airbending-ийг маш чадварлагаар ашигладаг. Тэрээр хойд агарын хийдэд нууцаар нэвтэрч шинэ Airbender-үүдтэй хамт суралцдаг. Well, a couple of weeks ago, I woke up and suddenly I could do this. Гэхдээ түүний шинэхэн бендерүүдээс хол илүү чадвартай гэдгийг бид бас л хардаг. Now that man's a leaf. A student is only as good as his master. Яг л навч шиг урсгалаараа эрхчлөөтэй хөдлөх энэхүү сургуульд Аватар Korra хүртэл ямар хэцүү байсныг санаж байгаах. Мэдээж түнд хангалттай суралцаж судлах хугацаа байсан бол Аватарын ертөнцид бидний харсан хинээс ч илүү хүчрэг болох нь гарцаагүй. Харин Захир гэмт хэрэгтэн учраас Airbender-үүдийн үндсэн философи болох бүх амь ариун нандин гих үзлийг улдандаа гიშгэж хүний амьд хүрхээ хүрвэл Airbending ямар аюултай, хор хөнөөлтөй болохыг газрын хаан тулсын хатан хоросноос нь харж болно. Хүн агааргүй бол дунджаар 3 минут болоод үхнэ. Харин Захирийн хатан галахтай хийсэн техник нь толгойг нь тойрсон вакуум үүсгэж уушгин төрөмтлөгдсөн бүх агаарыг сорон гаргадаг. Ингэснээр хүн 3 минутаас ч богино хугацаанд үхэх боломжтой. Үүнийгээ ч Korra дээр мөн хэрэглэж байсан. Үүн дээр нэмээд Тензиний эзэмшиж чадаагүй сүнслэг чадвараараа мөн л гоц нэгэн. Бясалгал хийж алсын зайд байгаа улаан линхуа гişүүдтэйгээ сүнсний ертөнцид хүртэл уулздаг байсан. Korrad ялагдаж хоригдсныхаа дараач ихэнх цагаа сүнсний ертөнцид өнгөрөөсөн байдаг. Тэрээр генерал биш бол өөр хинээс ч илүү сүнсний ертөнцийг мэддэг. Харин Airbender-үүдийн эзэмшсэн хамгийн хор чадвар буюу хорвоо ертөнцийн дөнгнөөс ангижирч жингүүдл буюу нисэх чадварыг эзэмшсэн билээ. Empty and become wind. No! Stop! Өмнө нь түүхэндээ хамарлан устгалаас өмнөх 3829 онд амьдарч байсан Guru Lahima ганцаар энэхүү чадварыг олж авсан бөгөөд түүнээс хойш Захираас өөр хинч эзэмшиж чадаагүй юм. Тийм ч учраас үүнийг Airbender-үүдийн хамгийн ховор чадвар гэдэг. How can he fly like that? He's unlocked powers of airbending that haven't existed for thousands of years. Яг үүндээ бусад Airbender-үүд Team Avatar, Bayfong гихч дүүс гих мэт дөрүүд байгаагүй бол Korra өвхөж нэмээд Avatar Cycle хүртэл устгах байсан. Харин Захир анхнаасаа Gyatso шиг зөв чиглүүлэгч хажууд нь байж, ном журмынхан дагуу Airbending суралцсан бол аль хэдийн мастер болж, хинээс ч илүү чадварлаг Guru Lahima шиг олон зуун жилийн дараа дурсагдан яригдах нэгэн болох байсан бизээ. Харин та бүхний хувьд хамгийн хүчрэг Airbender хэн бэ? Коммент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзцгаая.